За чи авдаж бөмбөг алдааг байгаа. Зүүн талаа дараа таал руу цогох боломжтой. Доор ямар гоё хүндэнд амжуулт вэ? Төлөө тоглолт вэ? Ким Тами. За энэ чи хаал руу цохино гэж хүмүүс тоос төрөнд бодож ирсэн багт гэсэн чинь Ким Тами бол үнэхээр ухаалаг шийдвэрийг гаргаад хүндэнд амжуултыг гэсэн мөнгөн баг энэхүү боломжийг өгч алдах бай. Тоглолтын тооны харьцаа 1-1. Тоглоом сэтг 3-2-ийн харьцаатай хоцсон. Тэгээ араас нь хангаар 6-ийн харьцаатай ялгалуулсан. Ямар гоё дамжуулт вэ? Хаалга шууд цогсон. Минкитэгийн ямар гоё ур чадвар, ямар гоё цогцолт вэ? За энэ багийн ахлагч зөрөгтийн дамжуулт байсан. Үнэхэр гоё дамжуулт, газар болохгүй шууд зөөлөөр гойцсон. Маш гоё гол байна. Минкитэг. Тоглолтын тооны харьцаа 2-1. Дамжуул бол зүүн жигүүрээр хаантарсан сөрөгт тоглоо. Амар санаа мөнгөлсөж байна. Хаширтан шүүгч шууд эхний үеийн дурсныг зарлж байгаа юм байна. 15 дугаар тойргийн тоглолт хаантарс болон ховдын үлгүүд гөлөвдөд тоглолт. Эхний үе 2-1 харьцаатай хаантарсын тэргүүлээр өндөрлж байна. Хаантарсын тоглолт бол 2 дугаар үеигтээ бүр эрчимжээд эхэллээ. Ким Тамийн зай гарсан хаал руу цогсон. Ким Тами тоглолтын тооны харьцаа 3-1 болголоо. За энэ чи Ким Тамиг тэгээ хамгаалж байгаа хамгаалагч чинь суув цохолж байна шүү дээ. Тэгээд яхад додгуугийн хөлөнд ойгоод тэгээ хаалж чаахад бол улам хэцүү болцсон юм байна. Давуулаад өгсөн. Ямар гоё дамжуулт вэ? Ким Тами. Давуултын тооны харьцааг 4-1 болгосон. За энэ чинь үнэхээр гоё дамжуулт. Дашны бол бөмбөгийг ингэж орж ирнэ гэж төсөөлөөгүй байсан. Ким Тами бол үнэхээр тайван төгсглөө. Доогуур даалгачийн зайг нь хараад голдчлоо. Ингээд уралдуулсан гараад ирсэн хаал руу цогох боломжтой хаал руу явуулсан гол болжээ. Тоглолтын тооны харьцаа 5-1 Ким Тамины хэтрик. Ингээд дамжуулт бол үнэхээр гоё байсан. Ким Тамин ч гэсэн ингээд маш амархан суугаж гарч ирдэ шүү дээ. Ховдын хамаалагч дундаас. Тэг ямар нэг отон тоглолт байхгүй. Ким Тамиг дамжуулахаар нь таслагдчихлаа. Эргээд ховдын үлгүүдээс автлахоо. За энэ ч баг хуудасны алдаа болоо да. Шомодрын алдаа гаргаж зогсоосон сумын азар. Шар уцардж байна. Хаал руу шууд зогсоо. Ямар эвгүй цохилт вэ? Гол болсон. Рюки Миюзаки. Гайхалтай нэгэн цогцолт байлаа. Чөлөө цогцолтын техник бол үнэхээр өндөр юм аа. Миюзаки. Тоглолтын тооны харьцааг 5-1 болгосон. Саяын цогцолт бол яг хаалгачаа алсын болонд Австрийн хувьд сунаа төрсөнгүү. Тэгээд цогцолтын хувьд ч гэсэн маш нарийн цогцолт байжээ. За баруун жигүүрт ирсэн. Минкитэ солгоо уулын цохилт гол болсон. За мөнх бодстой юу ч хийж чадахгүй байж байгаа л хар зогсож байгаа халднаг бол алчлаа. Да Минкитэ энэ тоглолтын 2 дахь голоо оруулж байна. За энэ ч Дашнемиг өнгөрөөд гэрэлт очиг өнгөрөөд шууд хаал руу зогссон. Мөнх бол өсөрч амжсангүй дээ. Тоглолтын тооны харьцаа 6-1. Рюки Миюзаки жигүүр сольсон дамжуултын занд нь үрээд эргээд хаанарсаа товтлогоо гүйцэтгэх боломжтой болсон. Минкитэ дахин нэг удаа Минкитэ
Дуултын тооны харьцаа 7-1 Хантерсаас энэ тоглолтод хэтрэг төлөвлөж байгаа 2 дахь тоглогч болж байна. Мингтэй. За тэгээд хаалгач эсрэг гараад ирсэн бол Мингтэй. Харж байгаа л тайм төгсгөлөө дөө. Жихованы өсгөд ч өгсөн дамжуул таслагдсан. Сүхэрдэн хойно үлдээсэн Хантерсын тоглогчд оччлоо. Хаал руу зөх боломжтой, дамжуулах боломжтой. Хаал руу нэмсэн. Цэрэндөрж. Дуултын тооны харьцааг 8-1 болголоо. За сэлгээр орж ирсэн Цэрэндөрж. Энэ тоглолтын эхнийг бол оруулж байна. За нөгөө нэг Мингтэй. Голын дамжуултыг Цэрэндөрж өгчээ. Цэрэндөрж хаал руу зогссон. Дуултын тооны харьцааг 9-1 болголоо. Саяха дуусгаж чадаагүй тоглоог л дуусгачлаа да Цэрэндөрж. За энэ ч бимсрэн цэждрэ тогтоогоод дашны цаана бөмбөг түрээ тэгээд ойсон бөмбөгийн Цэрэндөрж түрээд ирж байгаа юм. Нанамори шоо ганцаарлаа гэж та. Нанамори шоо уулын тоглолтын эхний үзлэгээр орсон тэгээд энэ тоглолтод ерөөдөө харагдсангүй тоглолтын 2 дугаар үед. Тамашгүй дамжуулаад хөндлөн дамжуулт өгсөн хаал руу нэмсэн. Балжин юм. Багийнхаа 10 дахь голыг орууллаа. За төвийн хамгаалагч Балжин юм. Голч байна. За Мингтэйгээ ээлжид нэгэн голын дамжуулт. За шүүгч тоглолт өндөрснгийг зарласан юм байна. Монголын хөлбөмбөгийн холбоо Монголын дэд лигийн 2025-аас 26 оны удирлын 15 дугаар төргийн тоглолт бол Хантерс болон Ховдын үлгүүд багуудын тоглолт. Хантерс нөхөд тоглолтод 11 харьцаатай ялалт байгууллаа.